Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн түүх нийгмийн ухааны огш инх мэд байна. Өнөөдөр та бүхэндээ 11 дугаар анги нийгэм судлал хичээлийн захиргаа иргэдийн хоорондын маргааныг хянан шийдвэрлэх нь гэдэг сэдвээр хичээлээ заахаар бэлдсэн байна. Та бүхэн анхаарлаа хандуулно. Хичээлийнхаа эхэнд захиргааны байгууллагын одоо хэв шинж байдлын талаар эхлээд баг зэрэг ярилцъя. Захиргааны байгууллагын үйл ажиллагааны гол шинж нь өдөр тутмын тасралтгүй одоо байдагт оршдог. Захиргаа нь болохоор захиргааны актыг дангаар батлан гаргах давуу эрхтэй байдаг тул түүний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт одоо маш чухал байдаг. За энэ хяналтыг захиргааны хэргийн шүүх хэрэгжүүлдэг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэн хуулийн этгээдээс тэдгээрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх захиргааны акттай холбоотой гомдол нэхэмжлэлийг хянан шийдвэрлэдэг байх нэ. За захиргааны акттай холбоотой гомдол нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн хоёр төрөл бол байдаг. За эхнийх нь бол захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хоёрдугаарт захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа гэж хувааж болдог байна нэ. За захиргааны хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны талаар Монгол Улсын үндсэн хуульд юу заасан бэ гэхээр 1-р зүйлийн 2-дугаарт хууль дэглэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан байдаг. За мөн 16-р зүйлийн 12-т Монгол Улсын иргэн төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага албан тушаалт нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж ингэж заасан байдаг байна. Тэгэхээр энэ одоо үндсэн хуулийн заалтын дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны анхны одоо актууд үүсдэг байна. За захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь дараах хоёр одоо боломж зүйлүүдийг бол бас агуулдаг байна. За нэгдүгээрт нийтийн захиргааны байгууллагад өөрийн хяналтыг хэрэгжүүлэх боломжийг олох хүмүүст олгодог. Хоёрдугаарт иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад хамгаалахад чиглэгдсэн байдгаараа давуу талтай байдаг байна. За гомдол гэдэг ойлголтын талаар бол бид нэр ичнээ мэднэ. 10 дугаар ангитаа бол сайн судалж исэн. За мөн одоо энэ хичээлээр бас сэргийн санах үүднээс бас дурдаад өнгөрөе гэж бодлоо. Төрийн байгууллага албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх хэрэгчлөө ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргийлэх хэрэг гаргасан хүсэлтийг бол ерөнхийдөө гомдлоо гэдэг та бүхэн бас сайн санаж байгаа хаа. За захиргааны байгууллагын зүгээс тавих хяналтын ажиллагаа иргэн хуулийн этгээд гомдол гаргаснаар эхэлдэг. За дараа нь бол захиргааны акт хууль тогтоомжид нийцсэн эсхийг нь шалгаж үздэг. Дараа нь гомдол гаргагчид тухайн актыг шийдвэрлэх хугацаа, газрыг нь мэдэгдэж түүнийг байлцуулахыг ингэж шаарддаг. Бахны үе шат бол нэг иймэрхүү байдлаар явдаг гэсэн үг. За тэгэхээр бидний гаргасан одоо гомдол захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь гомдлыг дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтанд хүлээн авснаар эхлээд эцсийн шийдвэр гаргаснаар дуусгар болдог ийм үйл явц байна. За дээд шатны албан тушаалтан гэж юм бэ гэдгийг жоохон тодруулж ярилцъя. За шууд хариалах дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтан гэдэг нь тухайн захиргааны байгууллагыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, албан тушаалтныг сонгох, томилох, тэдний гаргасан захиргааны актыг өөрчлөх буюу хүчингүй болгох эрх бүхий шууд удирдах захиргааны байгууллага, захиргааны албан тушаалтан гэлдэг байна. За жишээлбэл дүүргийн засаг даргыг шууд хариалах дээд шатны захиргааны албан тушаалтан нь нийслэлийн засаг дарга байх жишээтэй. Гэх мэтчлэнгээр дээд шатны байгууллагууд бол үргэлжилдэг байх нэ. За захиргааны байгууллагад гомдол гаргах хугацаа бол иргэн хуулийн этгээдээс гомдол гаргах ерөнхий хугацааг 30 хоногийн дотор байхаар тогтоож өгсөн байдаг. Тухайн гомдол гаргагч холбогдох захиргааны актыг хүлээн авсан эсвэл мэдсэн үеэс эхлэн тоолж эхэлнэ. Өөрөөр хэлбэл холбогдох актыг өгөөгүй, мэдэгдээгүй бол хугацааг тоолохгүй гэсэн үг. Гомдол гаргагч 30 хоногийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдлоо гаргаагүй бол холбогдох хугацааны актад гомдол гаргах эрхээ алддаг байна. Тэгэхээр хугацаа хэтэрсэн гэсэн үндслээр шууд хариалах дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтан гомдлыг буцаавал иргэн хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болж үлддэг байна. За зайлшгүй үндэцгүй үзэх шалтгаанаар хугацаа хэтэрсэн тохиолдолд гомдол хүлээн авсан захиргааны байгууллага албан тушаалтан хугацаа хэтэрснээс хойш 3 сарын дотор уг хугацааг
нөхөн сэргээж болохоор захиргааны хэрэг хянаж шийдвэрлэх хуульд зохицуулж зааж өгсөн байдаг байх нэ. Тэгэхээр гомдлыг бол 30 хоногийн дотор шийдэж өгөх ёстой байна. Мөн гомдлоо 30 хоногийн дотор гаргаагүй бол ирэхгүй болж үлддэг байх нэ. За захиргааны хэрэгт бол ерөнхийд нь хоёр оролцогчийг тусгаалan авч үзэх хэрэгтэй. Нэгдүгürt бол хэргийн оролцогч, хоёрдугаарт бусад оролцогч. Хэргийн оролцогч гэдэг нь гомдол гаргаж буй иргэн, хуулийн этгээд, хариуцагч болох захиргааны байгууллага, албан тушаалтан, гурав дахь этгээдийг хилдэг байна. Бусад оролцогч гэхээр уг ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий этгээдийг хэлнэ. За жишээлбэл гэрч, өмгөөлөгч, хилмэрч, шинжээч, орчуулагч гэх мэт түүнд туслан гүйцэтгэх үйл ажиллагаатай хүмүүсийг бусад оролцогч гэж үздэг байна. За урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нэр томьёо бас үүнд заавал дурддагдах болно. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч нь тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа захиргааны байгууллага, албан тушаалтны шууд хариалагдах доод чатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхаар хуульд заасан байдаг байна. Захиргааны байгууллага, албан тушаалтан 30 хоногийн дотор гомдлыг хянаад дараах 3 шийдвэрийн аль нэгийг гаргадаг байна. Нэгдүгээрт захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч болно. Хоёрдугаарт захиргааны актыг бүхэлд нь эсвэл холбогдох хэсгийг нь хүчингүй болгож болно. Гуравдугаарт дахин захиргааны акт гаргахыг даалгаж болдог ийм үндсэн 3 шийдвэрийг гаргаж болдог байна. За бид бас нэгэн ойлголтыг заавал мэдчих шаардлагатай. За энэ бол нэхэмжлэл хэмээх ойлголт. Иргэн хуулийн этгээдээс захиргааны хууль бус актад холбогдуулан өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны иргэн шүүхэд хандан гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шаардлагыг нэхэмжлэл гэж нэрлэдэг байна. Нэхэмжлэлийг бол шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч эсвэл түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байх ёстой. За нэхэмжлэлд бол дараах хэд хэдэн зүйлийг заавал тусгасан байх ёстой. Эхлээд бол нэхэмжлэлийг захиргааны хэргийн аль шүүхэд гаргаж байгаагаа бичнэ. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн ургийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, оршин байгаа газрын хаягаа бичнэ. Гуравдугаарт хариуцагчийн нэр, оршин байгаа газрын хаяг, дөрөвдүгээрт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тавдугаарт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсвэл чөлөөлөгдөх хүсэлт, за түүнийг нотлох баримт байна. Тавдугаарт авсаргасан баримт бичгийн жагсаалт, зургадугаарт холбоо ойр хуудас, факс, цахим хаягаа үлдээх ийм зүйлүүдийг заавал тусгасан байдаг байна. Мэдж явах ёстой бас нэгэн ойлголт бол 3 дахь этгээд. Тухайн захиргааны актын талаар бие даасан шаардлага гаргасан эсвэл уг актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу хөндөгдөж болзошгүй байгаа бөгөөд за хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй гэж захиргааны хэргийн шүүх шийдвэрлсэн иргэн хуулийн этгээдийг бол хэлдэг байна. Хоёр этгээдийн хооронд гаргасан шийдвэр болон үйл ажиллагаа нь бусад 3 дахь этгээдийн үйл ажиллагааг зөрчигдөхөөр бол энэ бол 3 дахь этгээд болдог байна. Энэ талаар бас баг зэрэг ярилцъя. 3 дахь этгээд нь бол тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэрэгтэй. За өөрийн эрх ашиг сонирхлыг нь хамгаалах. За 3 дугаарт нотлох баримт гаргах гэсэн юм үндсэн 3 хэрэгтэй байдаг байна. За үндсэн агуулгыг бүгдээр ярилцъя. За нэгдүгээр бол захиргааны акт захиргааны гэрээг хүчингүй болгох, илт хууль бус болохыг нь тогтоох, эсвэл эс үйлдэхгүй хууль бус болохыг нь тогтоолгох, захиргааны акт гаргуулгыг нь даалгах, нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар бол байх ёстой. Хоёрдугаарт хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргийг биелүүлээгүйгээс эсвэл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар бас байх ёстой. Гуравдугаарт нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсхийг нь тогтоолгох, нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсхийг нь тогтоосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсхийг нь бас дурдсан байна. Дөрөвдүгээр захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчсөн эсвэл нийтийн эрх зүйн ямар чиг үүрэг хэрэгжүүлэх боломжгүй төрсэн талаар тусгасан байна. Тавдугаарт нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжил гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа
асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд за нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсвэл зөрчигдөж буй болзошгүй талаар мөн дурдсан байна. Захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болгохыг нь тогтоолох хэмжлэлийн хувьд хүн хуулийн этгээдийн ямар эрх, хуулийн ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, за эсвэл зөрчигдөж болзошгүй болон за ямар хуультай зөрчилдсөн талаар болон иймэрхүү агуулгуудыг бол зайлшгүй тусгасан байх шаардлагатай байдаг байна. Нэг ойлголт бол нотлох баримт. За хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа. За шүүхийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэж хэлдэг байна. Цуглуулгахдаа хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх ёстой. Захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг байгууллага албан тушаалтан хүнээс гаргаж өгөхийг нь шаардах хэрэгтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байдаг байх нэ. Уралдааны үеэр дараах шийдвэрүүдийг гарч болно. За нэгдүгээрт нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хангах. Хоёрдугаарт нэхэмжлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох. За гуравдугаарт нэхэмжлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож болно. За дөрөвдүгээрт захиргааны акт хууль бус болгон тогтоогдвол за түүнийг хүчингүй болгоно. Тавдугаарт захиргааны акт илт хууль бус болгохыг тогтооно. Зургадугаарт эргэн хуулийн этгээдэд очиулсан хохирлыг захиргааны байгууллагаас гаргуулна. Долдугаарт нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны актыг хүчингүй болгох гэсэн үндсэн ийм 7 шийдвэр гарч болдог байх нэ. Хугацаануудыг доор оруулсан байна. За захиргааны хэргийн оролцогчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан гомдлоо цааш нь үргэлжлүүлж гаргах хэрэгтэй байдаг байна. Мөн давж заалдах гомдол гаргасан хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж үүрэгтэй. За хэргийн оролцогчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно. Улсын дээд шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор мөн хянан шийдвэрлэх ёстой. За гомдол хүлээж авсан шүүх хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хэргийн оролцогчдын гомдлыг хавсарган гомдлыг хүлээж авсан өдрөөс хойш за нийслэлд бол 3 хоногийн дотор орон нутагт 14 хоногийн дотор улсын дээд шүүхэд хүргүүлэх ийм хугацаатай байдаг байх нэ. Хуулийн хамгийн дээд шатны шүүх болох улсын дээд шүүх бол хяналтын журмаар хэргийг дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргаж болдог. За нэгдүгürt бол шийдвэр магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхих. Хоёрдугаарт шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж болно. Гуравдугаарт магадлалыг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг нь хүчингүй болгоод шийдвэрийг хэвээр үлдээж эсвэл өөрчлөнө. Дөрөвдүгээрт шийдвэр магадлалыг хүчингүй болгож за хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох. За эсвэл нэхэмжлэлийг хангах. Тавдугаарт шийдвэр магадлалыг хүчингүй болгож за хэргийг дахин хилцүүлгээ анхын болон давж заалдах шатны шүүхэд буцаах ийм шийдвэрүүдийг бас гаргадаг байна. За өнөөдрийн хичээл маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн илүү дэлгэрэнгүй судалгааг хүсэх юм бол бусад их сурвалжуудаар судалгаагаа хийж болно. За өнөөдрийн хичээлийг анхааралтай үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.